2025 оны 12 дугаар сард Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг улсын хурлын гишүүдийн олонхын саналаар баталсан. Харин өнөөдрийн байдлаар Оросын улбаны улс, Беларусь, Казахстан улсын парламент эдгээр хэлэлцээрийг сойрхон батлаад байна. Харин Армени, Киргиз гэсэн хоёр улсын тухайд энэхүү хэлэлцээрийг батлах үйл явц өрнөж байна. Тэгэхээр энэ талаар бид ярилцгаар Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн олон улсын харилцааны багш доктор профессор Инх Цэцэгтэй ярилцгаж байна. Энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Тэгэхээр бас эхлээд бид ер нь үзэгчтэй товчхон ер нь Евразийн холбоо гэж ер нь яг ямар холбоог хэлээд байгаа, ямар гишүүн орнуудыг багтаад энэ зорилго нь бас юу юм бол гэдэг товчхон тайлбарлав. Төв Азийн орнууд анх бол Назарбаевын санаачлагаар тэгээд Оросын холбооны улсын дэмжлэгтэйгээр 15 оноос эхлээд Евразийн эдийн засгийн холбоо гэдэг эдийн засгийн интеграц бүс нутгийн зах зээлийг эрчимжүүлэх зорилгоор байгуулж байгаа энэ олон улсын санаачлага юм. Тэгээ энэ хүрээнд бол Беларусь, Орос, Армени, тэгээд Киргиз, Казахстан зэрэг улсуудыг хамарсан юм зах зээл. Ер нь бол Оросын холбооны улсын геополитикийн бас нэг чухал сонирхол энд байгаа. Яагаад гэвэл энэ гурван иргэншлийн дунд байгаа. Тэгэхээр бол исламын шинтэй улс орнууд, Төв Азийн тийм ээ, тэгээд Оросын уламжлалт бас өөрийнх нь харьяа байсан улс орнуудыг хамарсан тэр эдийн засгийн ашиг сонирхлыг нэгтгэсэн тийм төв байлгах ийм сонирхолтой. Хятадын нэг бүс нэг замыг бас сүрсэн тийм бүс нутаг байгаа юм л да. Тийм. Тэгэхээр бас манайх бол сойрхон баталсан, нэгдсэн байгаа. Тэгээд гэрээнд тусгаснаар бол энэ маань өөрөө 3 жилийн хугацаатай үргэлжлэн дахиад хэрвээ ямар нэгэн байдлаар аль нэг талаас санаачлаг гаргах, цуслах санаачлаг гаргах бол дахиад 3 жилийн суурах. Яг нийтдээ 6 жилийн хугацаанд явуулсан үргэлжлэх юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо бол бас нэг батлагдчих үеийн геополитикийн нөхцөл байдал нэлээд өөр болчихлоо тийм. Тэгэхээр анх бас төлөвлөгдөжсэн гэрээний дугуй Монгол улс дахь хамааралтай өгөөж ер нь нөхцөл байдал одоо хэр өөрчлөгдөж байгаа. Манай улсын хувьд бол маш чухал байгаа юм. Яагаад гэвэл гадаад орчин хит нэг тал Аз руугаа чиглэсэн эдийн засгийн гадаад харилцаа байсан. Тэгэхээр Төв Азийн улс орнуудтайгаа ингэж эдийн засгийн интеграц нэгдснээр бол гадаад эдийн засгийн орчноо балансч болж байгаа. Тэгэхээр хоёр хөрштэй харилцаа бол манай улсын стратегийн тэргүүлэх чиглэл. Тэгэхээр Оросын холбооны улс болон түүний хөрс зэрэгэлдээ Төв Азийн улсуудтай холбогдож байгаагаар энэ баланстай болсноор гадаад худалдааны урсгал байнга алдагдалт хүргэдэг байсан тэнцвэрийг хангах ийм том чухал байна. Тэгэхээр ер нь худалдааны эргэлтийг аваад үзэхэд экспорт импортын зөрүү асар их зөрүүтэй. Тэгээ энэ алдагдлыг бид нар худалдаанаас олсон ашигаа эргээд Оростой хийж байгаа худалдааны төлбөрт ихэнх ашигаа явуулчихад байгаа шүү дээ. Тэгэхээр бол гадаад энэ эдийн засгийн урсгалуудыг өргөтөөж өгснөөр энэ бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн хувьд бол бас юм нэгдэх уялдуулах юм зорилготой. Тэгээ 3 жилийн туршилтын хугацаанд зах зээлийг уялдуулж эхэлснээр энэ таран зүйн тээврийг хөгжүүлэх нэг гол бодлого байгаа манай улсын. Тэгэхээр таран зүйн Монгол төслийн хүрээнд Орос, Хятад болон Европын улс орнууд руу бас энэ тээвэрлэх тийм ээ дамжин өнгөрөх, тэгээд худалдааны олон сүлжийг өргөтгөж хөгжүүлэх нь аажмандаа энэ бүс нутгийн эдийн засагт манай улс өргөтгөж орох том боломж нээж байгаа юм. Ер нь гадаад худалдааны тайлан тэнцлийг бас харж байхад өмнөх цаг хугацаанд бол Оросын улбаны улстай ялангуяа манайх хийжсэн худалдаанд бол харьцангуй манайх жоо алдагдaltaй нэлээд явж ирдэг шүү дээ тийм. Энэ нөхцөл байдал хэр бодтой яг өөрчлөгдөв. Ер нь бол бид нар зардаг бараагаа илүү их болох хэрэгтэй л гэсэн үг. Импорт аль болохоор бууруулах юм. Эсвэл Оросоос манайх баг татварын сакс чимжиг тавьдсан нэг юм зүйлүүд бас байдаг ш одоо баг 25, 30, зарим бүр 60% хүртэл байна. Энэ дээр нэг зүйл тодруулж хэлэхэд дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнууд бол хөнгөлөлтөй нөхцөлд байсан учраас Хятад Монголын хооронд дэлхийн худалдааны хөнгөлөлт эдэлдэг. Оросын холбооны улс барууны орнуудын зөрчлөөс үүдээд дэлхийн худалдааны байгууллагад Оросын холбооны улс 13 онд эсчээд гараа авчихсан. Тэгээд 14 оноос Украиний хямрал эхэлсэн учраас Орос бол худалдааны бодлогоо яг өөрийн дотоодын уламжлалт тарифууд нь хэрэгжиж явцсан. Тэгэхээр зах зээлийн хамгаалах зорилгоор дэлхийн худалдааны байгууллагын хөнгөлөлтийн систем үйлчлэхгүй учраас манай улсад тавьж байгаа тарифууд нь өндөр байгаа юм. Тийм. Тэгэхээр энэ маань өөрөө ихэд бас нөгөө бид хоёр улсын хоорондын бас худалдаан дээр их төвөгтэй байдал үүсгэдэг. Үс яг үнэ. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө байхгүй болоод нэгдсэн журам зохицуулалтаар ингээд бүс нутгийн бусад улс орнуудын ижил төвшөнд худалдааны нөхцөл тохиролцоо хийж байна л гэсэн үг. Тэгэхээр манай улсад бол их ашигтай.
Тэгэхээр нөгөө талаас нь зөвхөн гайл татварын бодлогод ер нь ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Эдгээр яг интеграц маань өөрөө. Манай улсны эдийн засгийн коридорын хүрээнд Орос Хятад хоёртойгоо тэр 32 төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Тэрний нэг нь гайлын нэг улсын гайлаар хил гайлаар шалгагдсан нөхцөл нөгөө хоёр улсуудад шууд нэвтрүүлэх ийм ихтгэлцлийн нөхцөл үүсгэх асуудал ярьж байгаа. Тэгэхээр бид нар Оростой бас энэ чөлөө худалдааны хэлэлцээрт нь ороод энэ нэгдсэн журмаар ялангуяа одоо нөгөө Таранзит улсын гол нөхцөл бол гайлын нөхцлүүдийг нарийн тохирч тэгээд нэг шалгалтын системтэй нэг одоо систем үйлчлэнэ гэсэн байна. Тэрлүүл зориод байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол алстай манайхын хоёр хөшийн оронд бол айл нэгэн дээр нь худалдааны хувьд нэг хит тэнцвэргүй байдал бол буурах байна. Тэгэхээр энэ бас тэр Минскт улсан энэ Евразийн эдийн засгийн холбооны юм дээр бол бас одоо энэ транзит тээврийн системийг нэлээд сайн либералчилж өгнө гэж заасан байсан. Ер нь Төв Азийн орнууд маань одоо ялангуяа одоо гэдгийг Казахстан, Тажикстан, Монгол гэдэг ер нь байрлалаар бид чи өөрсдөө Төв Азийн улс гэдэг ингэж явж байгаа. Тэгэхээр тээвэр логистикийн талдаа бол ер нь хэр зэрэг том давуу талууд ялангуяа манай улсын хувьд үүсэх боломжтой гэж та харж байна. Манай улсын хувьд бол одоо Манжуур орчмоор Орос Хятад хоёр ч холбогдчихж байна тий. Тэгээ манайх тэгээд одоо Казахстан, Орос, Хятад гурав ингээд энэ бүс нутагтаа бол энэ төмөр замын том дэд төцөд ч бас нөгөө транзит тээврийн зах зээл дээр өрсөлдөд байгаа. Тэгэхээр тэр утгаараа барааны урсгалыг нэмэгдүүлэх нэг чухал зүйл манайд бас байдаг. Тэгээд ялангуяа тээвэр логистик дээр бараа олдохгүй хачаа тээвэр дутагддаг гэд баян бизнесийнхээ ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ худалдааг чөлөөлж өгснөөр барааны урсгал садыг аль болохоор л бууруулж олон төрлийн бараа ачаа тээврийг одоо явуулдаг юм логистикийн бүс болох нь бас манай улсын зорилго байна. Тий. Тэгэхээр бас ер нь төгсгөлд нь бас асуухад яг энэ хүү Евразийн хилцээрийн давуу тал гэдэг юм уу энэ зүйлтэй холбоотойгоор манай бизнес эрхлэгч болон худалдаа эрхлэгчдийн хувьд илүүтэй анхаарч болох гол өнцгүүд нь юу гэж та одоо мэргэжлийн шинж зөвлөх вэ? Энэ эмийн худалдаа ялангуяа эмийн худалдаа чанартай эмийг хангах тийм ээ. Тэгэхээр эрүүл ахуйн шаардлага стандартыг бас нэлээд тийм өндөр түвшинд хангахад их анхаардаг зах зээл. Ер нь тав хүмүүс мэднэ социализм үед бараа тавар их өндөр байсан. Дандаа 1-2 дугаар сортын бараа гэж ярьдаг тийм. Хүнсний бараа бүтээгдэхүүн харьцангуй чанартай зах зээл шүү дээ. Яг бол органик хүнсний үйлдвэрүүдийн гол хөт аж ахуй үйлдвэрүүд байдаг учраас тэгэхээр бол манай улс ч гэсэн тэр экологийн хувьд тэр чанар стандартыг ижил түвшинд хүрэх боломжтой. Дээр нь эмийн худалдаа энэ аюулгүй байдал одоо та холбоотой ийм чухал бас стандартд яхаар манай дээр эмийн худалдааны замраагүй хэрэглээ жоохон сайжрах байх. Дээр нь транзит тээвэр хөгжүүлэх энэ төр гэхээр энэ гадаад худалдаа гэдэг нь соёл нэвтрэх гол коридор шүү дээ. Тэгэхээр маш олон улсын зах зээл бараа таварыг дагаад энэ соёл нь орж ирж байгаа. Тэгэхээр энэ бас манай Аз, Төв Азийнхаа энэ хоёр энэ том бүс нутгийн дунд энэ соёлын тэнцвэрийг хангах тий. Тэгээд энэ олон төрлийн ирээдүйн эдийн засгийн одоо соёл эдийн засгийн олон урсгалууд бий болох хөрс хүрээ бэлтэж яах л гэж харах нь зөв. За баярлалаа танд. Бид Евразийн хилцээрийн талаар Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн олон улсын харилцааны багш Энх Цэцэгтэй ярилцлаа.